Sambaicano, Eziniottering Bairin Mendik, Tepsilci Bayna. Ungaristan Tollo Honogin Torish, Porhangni İbeleri Turum, Ottervur, Ukpa Chalbirallar, Çoringanç Emit, Bitini Puttevich, Avaragich, Puchnik Chakravich, Ezen Porhangtega, Hamt, Emdersan, Getik Itkich Bayna. Tabung 델히 다야라 게르 울린 사르게치 템덱을 뜻 바이가 솔롱고스 몽골 아메리카 트티꾸이 바락 북 델히 다야라 타보토가르 사르볼 게르 울린 사르 벌공 템덱을치 게르불 야마르 초활용배 야불 아찌 자라갈 때 게르불 볼로고에 야치 엠드러블 아마르타이붕 갈할롱 오이르도툰 탈랄할랄 두름 게르불 볼로고에 게뜨깁 버뚜치 앙카랄 타비득 사르벌 타브토걸 사르바이남 디모치라스 타브토걸 사르트 비트 게르불린 토하이 보랑요익 함트다 선소치바이가 오리도 올라오는 이놈은 빛날 우르후후 두둥에 들러 히르행 잘비락 토하이 보랑요익 선소바이가 우르후후 두둥에 들러 잘비득구이 에칙 에키치 베이득구이 하림 철인간 에미트 보랑바 아브락 에진 예수스 이티키드 비트니 우르후후 두둥 겉들러 잘비할 볼 이티키드 꾸이 후네스 얄가테 바이 야스테 게티 함트 보랑니 오게르 선성배가 빛날 아부트꾸이 백은 고이득구요치랬어. 고이득 볼로비치 아부트꾸이 백은 마함빙 쇼날랄 잘비득 오치라스 아부트꾸이기치 야콥 두르빙 호르스 korbunt 비칙드승 배가 빛날 잘비랄라라 빛니 쇼날 다찰릭 한각딱 빛 빛날 잘비락다 웅길 미니 구슬 우니 구슬 빛 부릉 특스 보랑니 구슬 비엘렉테킨 톨트 잘비락 야스테페나 빛날 우르후구 뚜딩 게틀러 잘비락다 마테 조로가긴 이우소스 아롱 korbunt 비칙드승 아브락 에진 예수스 그리스틴 자성 고일타라 고입을 마시 고입하나 팀에 비트니 우르후구 뚜디를 담쳤지 벌항니 내려갈다 은들을 으금질로 튀었지 벌항니 항치랄 바이골락티지 힝넥은 훈이 후슬 피시 부름 특스 벌항니 후슬 비엘릭티 톨트 잘비락 야스테베가 바스피트니 울후뚜딤 마함비 볼롱 순슬렉 헤릭체니 틀러 벌항니 오르셜 이빌 니굴슬린 틀러 벌항니 함갈랄틴 틀러 잘비락 헤릭테베가 다 비트니 울후뚜벌 비트니
бидний өв биш. Бурханы 자야성 өв. түүний шагнал, түүний юурал гэдгийг бид нар бартаг ёсгүй. Бид хөвгүүд төрөөс биш. Бурханы өгсөн, Бурханы 자야성, Бурханы зөвшөөрсөн өгдүүд байгаа. Хэн нэгэн хүн энэ дэлхийд төрөж өсөх бид хүн болох амьдрах хугацаа дуусах бүх зүйл Бурханы мутад байдаг гэдгийг бид нар мартаж болохгүй. Өнгөрсөн эзний өдөрт бид эхнэр нөхрийн дотун харилцааны тухай Бурханы үгийг сонсон байгаа. Эхлэл 25 дугаар бүлэгээс 35 дугаар бүлэгт бичигдсэн итгэлийн өвөг дээдэс Исаакийн гэр бүлээс эхнэр нөхрийн дотун харилцаа гэр бүл ба үр хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг хамт үссэн байгаа. эхнэр нөхрийн харилцаа гал халуун дотун нээлттэй бивэндээ итгэж найдах гоё харилцаа бол үр хүүхдүүд маш амар тайван сэтгэл хангалуун өсөх боломжтой. Харин эхнэр нөхрийн харилцаа буюу эцэг эхийн харилцаа хөндөй муу байнга маргалдан хэрэлдэх бивэнээ үчин ятаж турахгүй ч ийм харилцаан дотор үр хүүхдүүд хичиж сайн өсөж чадахгүй гэдгийг санаа ойлгох хэрэгтэй. Эцэг эхийн харилцаа үр хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, халамжлалт шууд нөлөөлөв. Бурхан эхнэр нөхрийгөө бивэндээ тусалж тослуулахын тулд бүтээсэн байгаа. Эхнэр нөхрийн харилцаа гэр бүл, нийгэм, улс үндэсний бүх харилцаа холбооны үндэс суул гэж хэлж байна. Өнөөдөр гэр бүлийн тухайн сургаал 3 дугаар сургаал байгаа. Өнөөдөр сургаал маань анхааралтай сонсох чадварын тухай хамт Бурханы үгийг сонсох болно. Ямар чадвар гэнэ? анхааралтай сонсох. сайн сонсох. зүг ойлгож сонсох. сонсох чадварын тухай хамт үгийг сонсох болно. гэр бүл ад жаргалтай, нээлттэй, үнэхээр дотн бивэнээ ойлгож хүлээн зөвшөөрдөг сайн харилцаатай болох гэдэг. Бид нар анхааралтай сонсох чадварыг өдөр бүр дээшүүлж анхааралтай сонсох нь гэр бүлийн ад жаргалын түлхүүр гэдгийг та нар мартаж болохгүй. Эхнэр нөхрийн хооронд анхааралтай сонсох хэрэгтэй.
эцэг эгчүүд маань үр хүүхдүүдийн үгийг анхаарал 때 сонсох хэрэгтэй. үр хүүхдүүд нь эцэг эхийн үгийг анхаарал 때 сонсох ёстой байгаа. анхаарал 때 сонсохгүй бол яаж гэр бүлийн бодол санаа хүсэл зорилго хэрэгцээг мэдэх вэ? Тийм учраас бид нар анхаарал 때 сонсох нь гэр бүлийн аз жаргалын түлхүүр гэдгийг та нар мартаж болохгүй. гэр бүлийн гишүүдийн хооронд анхаарал 때 сонсох соёлтой болох нь маш чухал байгаа. бүгдээр хамтдаа Бурханы үгээс хамт үзнэ. Яаков 1:19-с 25. Яаков 1:19-с 25. сонсох ба үйлдэх гэж бас Колосэд Библиэд бичсэн байгаа. сонсох үйлдэх. Энэ нь Бурхантай харилцах харилцаа ба бусадтай харилцах харилцаа. ялангуяа гэр бүлийн харилцаанд маш чухал үнэт зүйл байна. Яаков 1:19-с уншиж байна. хайрт ах トゥ нар минь үүнийг мэдэгдэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэн хойрог бай. учир нь хүний уур хилэн Бурханы чүвт байдлыг биелүүлдэггүй юм аа. Тиймээс та нар бүх бодзор байдал хорон санааныхаа хамаагүй үлдэлийг хайж дотор чинь суулгагдсан сэтгэлийг чинь аврах чадaltaй үгийг төлгөхнөр хүлээж авагдсан. Гэхдээ өөрөөсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогч биш. үгийг хэрэгжүүлэгч бай. учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайга туулинд харж байгаа бөгөөд тэрийг өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. харин мартамхай сонсогч бос хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг нахуур үчим түүгээр байдаг нь үйлстэй өрөөгдөх болно. 아멘. эзэн бурхан биднэрт анхааруулсан байгаа. хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэн хойрог бай гэж Яаков 1:19-нд бичсэн. нэгдүгээр Яаков 1:19-с 25. бид Бурханы үгийг түүний дуу хоолойг сонсоод
хэрэгжүүлдэг нь ямар чухал гэдгийг анхааруулсан байна. Бид нар сонсох хэрэгтэй байгаа. Сонсохгүйгээр яаж мэдэх вэ? Бурханы үгийг сонсохгүйгээр яаж хэрэгжүүлдэг вэ? Сонсох чадвар нь зөвхөн Бурхантай харилцаад төдийгүй бүх харилцаанд анхааралтай сонсох маш чухал байдаг байгаа. Нэгдүгээр сонсох нь ямар чухал гэдгийг Бурханы үгээс хамт үзнэ. Бидний Бурхантай харилцаа бидний итгэлд сонсох маш чухал байгаа. Бидний сайн мэддэг Ром 10:14. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгийг идэг байгаа. Бид нар яаж үнэнч итгэлтэй болох вэ? Бурханы үгийг сонсож, Бурханы үгийг хүлээж авах ёстой. Бид нар Бурханы үгийг сонсох үе итгэл төрж, итгэлээр өсөж, итгэлээр хүчилжиж, итгэл дотор төлөвших болно. Амен. Тийм учраас бид нар өдөр бүр Бурханы үгийг сонсож, Бурханы үгийг сонснороо итгэл дотор өсөж, сонсон Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлснээр Бурханаар улам өргөдөх болно. Бурханы үгийг сонсохгүй, мэдхгүй, хүлээж авахгүй бол яаж зөв итгэлтэй болохгүй. Тийм үү, та бид нар итгэлтэй болсон Бурханы үгийг сонсон. Сайн мэдээг сонсоод сайн мэдэнд итгэж хүлээж авснараа та бид нар аврагдсан байна. Тийм учраас бид нар сайн мэдээг сонсох хэрэгтэй. Бурханы үгийг өдөр бүр сонсох хэрэгтэй байна. Амен. Тийм учраас илчлэлд 1:3 энэхүү эш үжүүлгийн үгсийг энэхүү Бурханы үгсийг уншигч, сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчд нь юрэлтэйе. Амен. Ямар хүмүүс юрэлтэйс бэ? Бурханы үгийг уншигч, сонсогч, Бурханы үгийг сахигч боёо хэрэгжүүлэгч юрэлтэй байх болно. Бурхан чимээгүй Бурхан биш. Бурхан бидэнд үгээ айлтдаг Бурхан. Өөрийгөө илчилдэг Бурхан. Бурхан хуучин гэрний үед эш үжүүлэгчдээр дамжуулж үгийг айлтсан. Есүс Христ аврагч энэ дэлхийд ирсэний дараа хүүгийн дотор бидэнд айлтдаг Бурхан байгаа. Бидний Бурхан ямар Бурхан байгаа бэлээ? Ибри 1:1-2 үгийг айлтдаг Бурхан. Тийм учраас Бурхан биднээс юу хүсэж байгаа вэ? Сонсогтун. Миний артун, миний үгийг сонсогтун.
Бурхан биднээс сонсохыг хүсэж байна. Бурханы үгийг сонсбол итгэл төрөж, Бурханы үгийг сонссон дараа Бурханы үгийг сахигч хэрэгжүүлж байх. Тийм учраас Дээд хууль 6-гийн 5-нд ч гэсэн Бурхан Моше를 дамжуулж Израиль ард түмэнд сонс Израиль. Бурхан бол 철인 ганц эпид Бурхан байна. Сонс тийм ээ. Сонс гэдэг нь швэма гэж байна. Иври хэлээр яддаг байгаа. Швэма Израиль. Сонс миний ард түмэн гэсэн утгатай байна. Бид нар Бурхантай харилцахдаа ч гэсэн сайн сонсох хэрэгтэй байгаа. Бурханы айлдсан үгийг сонсноор Бурханыг таних мэдэх болно. Түүнд итгэх итгэлтэй болно. Түүнийг дагах болно. Түүний үгийг хэрэгжүүлснээр өрөвдөх болно. Зөвхөн Бурхантай харилцахдаггүй бусдадтай харилцагд чи сонсох нь маш чухал байна. Та нар хуучин гэрээ сургаалт өгс номыг уншвал сонсох гэдэг үгийг маш олон 10 удаа гарч байгаа. Сонсох хэрэгтэй байна. Сургаалт өгс 1:5. Мэргэн нь сонсох. Мэдлэгээ тэрлэг ухаалаг нь мэргэн удамжиг мөн авах. Энд ч гэсэн мэргэн ухаантай хүмүүсээ сонсдог. Мэргэн ухаантай хүмүүс маань Бурханы үгийг сайн сонсдог. Бас бусдын үгийг сайн сонсдог. Мунхай хүн бол ярих дуутай байгаа. Харин ухаантай хүмүүс маань сайн сонсдог. Анхааралтай сонсдог. Их ярил их алдаа гаргах болно. Баг ярил баг алдаа гаргах болно. Тийм ээ. Тийм учраас та бусдад харилцахдаа ч гэсэн их ярддаг хүн биш. Их сайн сонсдог хүмүүс. Ухаантай байх болно. Ялангуяа гэр бүлийн харилцаанд эхнэр нь нөхөрийн үгийг анхааралтай сонсож. Нөхөр нь эхнэрийн үгийг анхааралтай сонсож. Ярихаас илүү бие биенээсээ сонсох хэрэгтэй байна. Бид нар сайн сонсноороо улам мэргэн ухаантай байх болно. Сургаалт өгс 13-ийн 10 ч гэсэн их чангаасаа мэдгэлцэн маргаан зөвлөгөөг авагсад мэргэн ухаан гэсэн. Монгол Библиэд зөвлөгөөг авагсад гэж бичсэн. Харин Солонгос Библиэр маань зөвлөгөөг сонсож мэргэн ухаан гэж тайлбарсан. Орчуулсан. Бусдын зөвлөгөөг сайн сонсдог хүмүүс мэргэн ухаантай байх болно. Сургаалт өгс 14
답인 고친내긴 직성. 에밍 산올락트 돌 가볼 때 취. 메리팅 돈트페. 버스틴 산올락에 팀에 선수지. 돌 가볼 때 다. 버스틴 산올락에 다로 장갈 선수지. 굴리지 않아. 힐줄락 취. 다시 좋아할 말가. 아멘. 팀에 ямар хүн мэрэгэн ухаан тийм бэ? Чих тавын сонсдог, зөвлөгөө сонсдог, санууллагыг сонсож хүлээж авдаг тийм ээ. Сайн сонсдог хүн мэрэгэн ухаантай. Ухаалаг. Үнэхээр сайн сонсох чадвар ямар чухал гэдгийг сургаалт номын үгийн дотор дүүрэн байгаа. Гэр бүлийн аж жаргалын түлхүү гэр бүлийн гишүүдийн хооронд бие биенээ анхааралтай сонсох, сайн сонсож явах. Ярихаасаа бусдыг сонсох маш чухал. Бурхантай харилцах харилцаач, бусдад харилцах харилцаанд ч, гэр бүлийн харилцаанд ч анхааралтай сонсох нь маш чухал. Үнэн гэдгийг бид нар хамт үссэн. Хоёрдугаар нь харин та бидний анхааралтай сонсох чадвар хэр сайн юм бэ? Ер нь та бусдын хэл яриа сонсохдоо хэр сайн юм бэ? Бид нар сонсохоос их ярих дуртай биш үү? Тийм ээ? Яаков 1:19 тийм ээ? сонсохдоо түрүүн ярихдаа удаан. Харин бид нар бол ярихдаа түргэн сонсохдоо удаан биш үү? Бид нар Бурханаас ч сонсох гэдэг. Бусдаас сонсох ч. Ялангуяа гэр бүлийн дотор гэр бүлийн бусад гишүүний үгийг хэр яриа хүсэл сонирхлыг бид нар анхааралтай сонсох хэрэгтэй байна. Харин бид нар сонсож чадахгүй учир нь юу вэ? Ибри 5:11. Энэ талаар ярих зүйл бидэнд их байгаа. Харин та нар хатуу чихтэй болсон тулд тайлбарлахад бэрх байна. Ер нь Шингэрийн Ибри номыг бичсэн хүмүүс итгэж нартаа Бурханы үгийг дамжуулах үед
та нар хатуучигтэй гэсэн. Хатууч гэж вэ? Босын яг сайн сонсдоггүй. Анхаарал тавьдаггүй. Тийм ээ? Сонсохгүй мөртлөө мэднэ гэж боддог. Босын яриа сонсох биш. Босын яриан дотор ордог. Хатуучтай. Байгаахан босын яриа сонсох хичүү байх байна. Та ямар чигтэй байдаг вэ? Та ямар сонсох чадвартай байдаг вэ? Босыг сонсно гэдэг нь босыг хайлан хүнд итгэж байгаа хэрэг байгаа. 1-р Самуэль 8 дугаар бүлэгч гэсэн Израиль ард түмэн эш үжүүлэг Самуэлаас бид нар ч босдог хар үндэстэн татил хаан байх ёстой гэж шаардаж байсан. Харин Самуэль бол та нар босод хар үндэс татил хаан болохыг хүсэж байгаа. Бурхан та нарын хаан шүү дээ гэж сануулав. 8:19-нд гэсэн ч ард улаан Самуэлийн доо хоолой сонсохоос татгалж байгаа. Ибри 5 дугаар хатуучтай гэсэн. Хатууч гэдэг сонсохоос татгал. Үгүй би таны яриаг сонсохгүй. Та юу ярьсан ч би сонсомооргүй байна. Би сонсохыг хүсэхгүй байна. Битгий яри. Тийм ээ, энэ сонсоход татгалж үгүй. Та гэр бүлийн дотор хэн нэг хүн ярих үед би таны яриа сонсохгүй. Би танд итгэхгүй гэж бид татгалж байхгүй байна. Тийм. Сонсоход татгалж бол яаж босын санаа бодол уугүй. Сонсохгүй бол босын хүсэл зорилгыг түүний зүрх сэтгэлийг яаж ойлгох? Ер нь өнөөдөр чам гэр бүл эхнэр нь нөхөр нь эхнэрээс сонсохоос татгалжсан. Бибинд итгэхгүй. Би чиний яриаг сонсохгүй. Ямар чүт сайн гоё зүйл эргэж би сонсохгүй гэж татгалж байна. Та нарын гэр бүлийг харж байгаа. Та нарын чих хэр зүйл нэртэй байх вэ? Та нар сонсоос татгалдаггүй шүү дээ. Бас хуучин гэрээ Захария 7-гийн 11-нд илүү дэлгэрэнгүй тайлбарж байгаа. Яг Захариягийн үед Бурханы хард. Бурханы үгийг сонсохоос бас алива нэгэн зүйл сонсоход татгалж байсан. Гэвч тэд анхаарч үжихээс татгалжин зөрүүдлэн эргэж сонсохгүйгээр чих таглав. Бүр чих тагласан гэсэн тийм ээ. Чих тагласан. Хатуучтай сонсоход татгалжин сонсохгүйгээр чихээ таглав. Ийм байгаа бол яаж бибинээ ойлгож бибиндээ итгэж хамт амьдрах вэ?
нэг гэрэтээ амьдрэх учраас гэр бүл биш. чихээ таглаад амьдрал гэр бүл гэж хийж болох үгүй. За, та нарын гэр бүлийн харилцаанд анхаарал 때 сонсох талаар ямар байгаа юм бэ? Хатуу чихтэй сонсохоос татгалзах бүр чихээ тагласан байж болохгүй. Бид нар бибинэр과 чихээ нийж ярихасаа сонсох дуртай. сонсож босыг танин мэднэ. сонсож түүний бодол санааг мэднэ. сонсож түүний хүсэл зорилгыг мэднэ. сонсож учрыг шалтгааныг ойлгож болно шүү дээ. сонсохгүйгээр яаж мэдэхгүй юм бэ? Хатуу чихтэй сонсох татгалж чихээ тахалбал яаж бурхан дотор гэр бүл өнөө үе хамгийн алдартай Стивен Кови гэдэг эрдэмтэн байгаа. Та нар ч гэсэн сонсож байгаа. Энэ бол амжилтанд хүрэх хүний долоон чуршил гэдэг алдарт ном бичсэн. Ер нь харилцааны амжилтанд хүрэх тухай өнөө үед хамгийн алдартай зохиолч эрдэмтэн байна. Стивен Ричард Кови хүмүүс сонсохдоо 5 үе шат байгнэ. Энэ сонсох 5 үе шат бидний анхааралтай сонсох чадвар ямар байгааг дүгнэж болох учраас би товчхон тайлбарлах гэж байгаа. Нэгдүгээр шатвар тийм ээ. Үл тоомсорлох. Бусдын яриа тоохгүй. анхаардаггүй. Чи юу ярьсан ч би сонсохгүй. Энэ бол Захария ном бичсэн чихээ тагласан. Тийм ээ. Үл тоомсорлно гэдэг нь юу вэ? Бусдыг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдад итгэхгүй. Бусдыг хайрахгүй гэсэн үг. Тийм ээ. Үл тоомсорлох нэгдүгээр шатвар тийм ээ. Юу ярьж ямар ч ярьсан ч сонсохгүй гэсэн үг. Хоёрдугаар шатвар сонсож байгаа түр гарах. Тийм үү? Энэ худлаа сонсох байхгүй юу? Сонсож байгаа мэд түр үзүүлэх боловч сонсохгүй. Тийм ээ? Чихэн сонсон сэтгэл шар өөрөө хацаа явах гэсэн. Бид нар тийм үе байгаа шүү дээ. Дургүй ихрэх хүн ялбал тийм ээ. Тийм ээ? Бид нар сонсож байгаа түр гаргаж байгаа боловч сонсохгүй шүү дээ. Энэ бол худлаа сонсох. Тийм ээ? Ийм үед байгаагүй. Гуравдугаар шатвар тийм ээ.
성공 선석. 야 선성계네 성공 선석 바꿔요. 도르티우믹 선승. 도르꾸유믹 선석과. 구스지 말같이 선승. 구스꾸유믹 선석. 선익을 다득닥주 선승. 선익을 다득득고 입을 선석과. 아쉽게 바이블 선승. 아쉽고 바이블 선석과. 임바이틀릭 성공 선석. 계속했다. 유럽 베트남 버스 때 하를 작다 울 톰설로 넥두길 샤타 선석이 봐. 선수지 바이가 두르 가라가 벌 우치 선석구이 우치 배우시대 다른 이런 성공 선석 우이 이거 봐가 팀에 인내 거리 거리 또르 샤트볼 팀에 이런 버스 때 하릴찬 수르그를 누르려고 바꿔요. 힝 내근 후 다니오기 울 톰설로 선수지 바이가 두르 가라고 인볼 불 하릴자 올람 못하고 길이 불린 하릴찬 비빈의 울 톰설로 선수지 바이가 두르 가라고 볼보지 선수구이 바이블 불 도르구이 호라 길이 불린 하릴자 올람 못하기 올람 시루스 봐서 성공 선석을 좀 도르구이 팀에 자, 네 거울 거르도록 샤트 볼 팀에 버스데 하릴찬 선속 차트 바른 마시왜 솔, 모 거르도가 두루두루 있었다. 앙카랄 때 선속, 앙카랄 때 선속, 앙카랄 때 선속도 팀에 빛을 약을 팀에 주풍 지휘리 선속 빛이 누르 차례가 팀 슈대 내리 얼굴 집에 팀에 누르 차례가나 비엘의 선속한 뜻이대. 팀은 빛나를 볼 길을 불린 아를 찾다. 앙카랄 때 선속한대. 팀이 다부또가는 함딩 사연볼 엠파틱 선석. 엠파틱 선석했대요. 팀에 예리지 바에가 훈이 주룩 셰티길릭 굴리지 아와 셰티길릭 선석. 팀에 예리지 바에가 홍태 아띠를 셰티길테 벌러 올지 바에가 홍바에가 볼 으로 올지 선석 받고요. 바이르테 이르지 바에가 내근이랑 선석 함트 바이라고 받고요. 팀 엠파틱 때문에 누구 홍태 아딜 셰티길테 벌러 팀 돈이 예라 돈이 우리 우름 줍시 팀에 비 얼굴 집에 비 홀랭 줍시 집에 팀에 어떤 제체를 났으니 후후뚜드 예르크 직성 지유의 전배 근데 작은 아가 아치 되게 집었듯이 너 팀에 이게 팀에 국제 나가 남아있 다가지 팀에 지 되게 집었듯이 말이너 다 되게 집었듯이 말이너 비 얼굴 집에나 비 얼굴이 희체네 그치 엠파틱 선서 이런 앙카랄테 선석파 엠파틱 선석호잇 후무스 도르테바호 도르코이바호 도르테반 시대 앙카랄테 선석 엠파틱 아라 선석을 얼렁 나해지테 벌렁 후무스 타닉 마시 도르테 울리지 자, 또 스테판 커빈 선석 다붕 우이샷니
тогай би товчхон тайлбарласан. Үл томсол로 сонсож байгаа дүр харах, 성공 сонсох, анхааралтай сонсох, эмпатик сонсох. Ерөн та нарын гэр бүлийн харьяа чад. Энэ таван үе шат дотор хамгийн элбэг их байгаа сонсох шат ямар байдаг вэ? Ерөн хоёрдугаар шатын дотор их явдаг биш. Харин бид нар сонсох чадварыг улам дэш өсгөж хөгжүүлэх ястай байна. Өнөөдөр гэр бүлийн ад жаргалын түлхүүр бол анхааралтай сонсох чадвар гэж та нартай Бурхан югийг хамт хүчиж байгаа. Өнөөдөр сонсох нь ямар чухал гэдгийг нэгдүгээр үздэн байгаа. Хоёрдугаар нь бид нар яагаад сонсохгүй юм бэ? сонсох чадвар яагаад муу байгаа юм бэ гэдгийн талаар хамт үздэн байгаа. Бид нар сонсохдоо түргэн ярихдаа удаан байх ёстой болов гэж бид нар сонсохдоо удаан ярихдаа түргэн бас хатуучтай сонсохоос татгалж бүр чихээ таглан тийм байгаа. Яаж гэр бүлийн харилцаа дотн сайн болов вэ? Одоо түгнийч ярихдаа бид нар Бурханнасаа сонсох чадварыг гуйх хэрэгтэй байгаа. Үнгээр та биднэрт анхааралтай сонсох чадвартай хэрэгтэй. Гэр бүлийн дотор бие биенээсээ сонсохгүй бол яаж бусдын хүсэл зорилго, бусдын бодол санаа тийм ээ бусд хүмүүсийн сонирхлыг хэрэгцээг яаж мэдэх вэ? Сонсох хэрэгтэй. Сургаал төгс 20-р бүлэг 10 сонсох чих харах нүдний алийг нь эзэн бүтээс өгсөн. Бидний сонсох чих эзэн Бурхан бүтээж өгсөн байгаа. Бидний бүтээгч эзэн та биднэрт сонсох чих харах нүдийг өгсөн. Тийм учраас бид нар Бурханнасаа Бурханы үгийг сайн сонс. Бусдын үгийг сайн сонс. Гэр бүлийн гишүүдийн хэлээр сайн сонс. Сонсох чихтэй болох гэдэг. Залбирах яастай. Матэ 13-р бүлэгт ч гэсэн Есүс сургаалт шүрээр айлдахдаа сонсох чихтэй юурэлдэ гэж айлдсан байгаа. Дэд 2:29 түргэнд Мошегийн үеийн Бурханы ард түмэн сонсох чихгүй байсан. Чихтэй болов гэж түлий татгалж тагласан чихтэй байсан. Дэд 2:29
할인 에젠 어느 들이 고르테 다는 얼고득구이 오항 하르트구이 누드 선스구이 지우 옥사 팀이 티모처럼 어느 들이 빗댄 느낌에 얼고 오항 하르트 누드 선스 지우 빗댄 이렇게 인부구질 보랑니 붙대서 보랑니 옥승 유를 발가 바울 직성 에진 예수 때 올자가 소문 올고득구이 주로 하르트구이 누드 선스구이 치우티 배송 벌로붙지 예수 때 올지성이 나라 올고득 주로 시작되게 하르트 누드 선스 치우티 벌송 다나린 게르 불린 털로 잘 비락다 보랑민의 만화의 길을 불떴다. 비비넷의 올곡 주룩 세트게 비비넷의 하르트 비비넷의 손톱치기 빗댄 우거체 다 비트니 하르트 누드 손석치고 다 옥승배대 비트니 겜 누굴레서 볼지 발땀나서 볼지 쇼날라서 볼지 호비와 희책에서 볼지 비탄 얼굴 듣고 주로 하르트 꾸이 누드 손석구이 치가대 벌써 비시오 다나린 볼항 다나린 길이 불린 후기시오 얼고 지르고 세트게 하르득 누드 선스득 치흑 우흑득 번토갈 어느 때로 함따 길이 불린 아치사라 갈린 돌후르볼 앙칼할 때 선서 차트바르게 되게 함 옥상볼다 다나린 길이 불 비비넷의 앙칼할 선수지 불 비빈에게 얼공 선수지 엠파틱 알아가는 선수지 다는 기립을 할롱도턴 네트 때 비빈의 얼고득 비빈의 훈디트갱 훌랭 접시르득 유를 때 기립을 벌벌도가 선수도 조금 얘기가 어떤 웅길 유력대성 기립을